Hey, hey, самбано. Дахиад би эргээ холбогдоод ороод ирлээ. Бааз маань хавцаас эргээд явсан. Ихэвчлэн босбах гэж бодсон. За би үргэлжлүүлээд түрүүний нөгөө техникийг авах хүмүүсээ хэлсэн шүү дээ. Техникийг авах гурван шалгуур гэсэн. Нэгдүгээр нь техникийн талаар хэлээд аягүй сайхан хэлээд байна. 8 сарын 15-наас 8 сарын 22-ны хүртэл миний бизнес гэдэг хөтөлбөрийнхаа техникийн алдсан шалгуур зэрэг авсан тийм. Тэгээд тэр алдсан маань юу хожих вэ гэхээр нэг хүнийг бид нар 100% төлөвлөгөө олохоор өгч байгаа. Тэгээд нэг хүнийг шалгаруулна. Энэ хүн маань 3 болдог. Нэгдүгээр нь яаж вэ гэхээр нэгдүгээр нь энэ хүн өөрийнхөө бизнесийг маш сайн танилцуулна. Facebook live хийж байгаа. Facebook live дээр өөрөө бизнесийг маш сайн танилцуулна. Тэгээд хоёрдугаарт нь яах вэ гэхээр энэ хүн миний бизнес гэдэг хөтөлбөрийнхаа талаар бусдад танилцуулна. Тэгээд хөтөлбөрөө сайхан танилцуулаад өөрийгөө сайн танилцуулаад тэрнийхээ төгсгөл нь урд нь яах вэ гэхээр лайв хийгээд дуусныхаа дараа лайка бусдад шеэр хийн хуваалцаж өгнө. Бид нар тэр линкээ одоо бид нар хөтөлбөрт оролцоод төлөө явуулж байгаа бол бид нар өгсөн зааврын дагуу лайваа хийгээд хийсэн лайвынхаа линкийг манай хөтөлбөрийн линк рүү оруулж илгээж явуулаарай. Тэгээд бид нар тэр хүмүүсээ яах вэ гэхээр тэр лайвыг чинь бид Facebook-ээр зарж маш олон хүмүүсийг одоо үзүүлээд аль нь хамгийн өндөр лайк авч байна, хамгийн олон шеэр хийж байна, хамгийн их комменттай байна, маш олон хүмүүс хийж байгаа тэр хүмүүсээ сонгож авна. Тэр хүн ярихдаа бизнесээ танилцуулахдаа их сайн танилцуулж байна. Яг үнээр юу хийж байгаа юм тодорхой мэднэ. Бизнесээ гоё танилцуулаад хүмүүс яг хүргэж чадчихна. Ямар зорилготой бизнес хийж байгаа юм бэ? Facebook хин юм бэ гэдэг мэдэх зорилготой. Facebook live дээр чинь бид нэр чи өөрөө бизнесийг танилцуулна. Ягаад одоо техникийг авч байгаа ямар учраас live хийж байгаа тэгээд өөрийнхөө бизнесийнхаа зорилгыг хийж тусалж байгаа нийгэм хэрэгцээ юм уу, юугаараа хэрэгтэй, ямар учраас энийг хийж байгаа гэдэг юм танилцуулна. Хэрвээ чи бизнес байхгүй тохиолдолд аль болох би чамайг өөрийнхөө мэддэг хийхийг хүсээд байдаг дуртай юм танилцуулж хуваалцаж болно. Би энэ тиймээр энэ сурмаар байна. Тийм учраас одоогоор би бол энэ бизнесийн санаа байхгүй ч гэсэн би энэ чиглэлээр юм судалж байгаа гэдгийг маш гой тайлбарлаад хэлж байна. Тэрэн дээрээс ерөөсөө бид нар Facebook live дээр чинь бид нар юу харах гээд байна. Би одоо юу хайгаад байна гэхээр чамайг үнэхээр хийм бэ? Юуны төлөө яваад байгаа юм бэ? Ямар зорилготой хүн юм бэ гэдгийг харах гээд байна. За хоёрдугаарт нь манай хөтөлбөрийг танилцуулсан миний бизнес гэдэг хөтөлбөрт хүмүүсийг оролцох урайлан санд болгоно. Тэтгэлэг авахыг бас бус хүмүүсийг тэтгэлэг авах боломжийг хуваалцаж болно. Манай хөтөлбөрийн талаар маш гоё танилцуулаад хуваалцаж чадж байгаа хүмүүсийг бас илүү өндөр оноос авах боломжтой. Тэгээд хамгийн сүүлд нь юу вэ гэхээр тэр хийсэн Facebook live чи бусдаа хуваалцаад өөрийнхөө лайк шеэрийг нь хуваалцаад ийш тийш маш олон хүмүүстэй хуваалцаад тэрийг танилцуулна. Энэ бодвол цэвэр юу вэ гэхээр яг бизнесийг хүн амьдралдаа гарчаад бизнес гэдэг чинь маш хэмжээний алхам үүсгэж хийж байгаа юм шиг хэлдэг. Тэр зүгээр нэг одоо чилөө би нэг юм их санаасаа гарч юу ч хийхгүй суугаад байдаг юм бол ерөнхийдөө тэтгэлэг авах алдсан болох угаасаа боломжгүй байгаа. Тийм учраас бид нар яг хүнийг зүгээр дотломоор ч юм уу чих юм дээ. Би энэ тийм хийсэн хон гэх юм уу тэр мундаг хүмүүсийг шалгаруулж байгаа биш. Хамгийн гол нь энэ хүн үнэхээр мундаг юм бол тэр хүн үүсгээр харуулдаг гэдэг байна. Тэр хүн үүсгээр харуулаад хийж байгаа юм маань үнэхээр их тод бусад ойлгомжтой бусад сонирхолтой байх юм бол энэ хүн маань тэтгэлэг авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр 25 сая төгрөгийн тэтгэлгийг ийм аргаар хожиж болох нэ. 25 сая төгрөгийн тэтгэлэг гэдэг маань яг цараад мөнгө авах гэж байгаа биш ээ. 5 жилийн хөтөлбөрт 5 сая төгрөгийн төлөх ёстой хөтөлбөрт 5 жил менторийн зөвлөгөө аваад, асуултын зөвлөгөө аваад өөрийнхөө бизнесийг хөгжүүлээд одоо өөрийнхөө амьдралд хамгийн ойлгомжтой гоё болгох шинж нь ярьж байгаа. Тэг би чамаагүй энэ хөтөлбөрийн төгсөж чи амжилттай болно, чи өөрийнхөө үнэхээр тусaan хүссэн амьдралынхаа дизайныг бий болгох чагаа гэдэгтээ итгэлтэйгээр бусдад хуваалцаад зэмжлэг авчид хамгийн гайхалтай болно. Ялангуяа энэ жилийн хөтөлбөрт орж иж байгаа хүмүүстэй би юу дарж байна гэхээр одоо миний дэвтэр төрөв хийхэд 2 жил орсон бүх одоо оролцогчид мундаг залуучууд байгаа. Тэр хүмүүстэй танилцж байна. Үргэлжлүүлээд чи ментор өөрсдөө манай хөтөлбөр дотор байж байгаа ментор
өөрийн чинь дэмжиж татаад явчихна. Дасгалжуулагч надаас гадна энэ жилийн орж иж байгаа оролцогчтой саппорт хийж дэмжлэг үзүүлэхээр менторуд ажиллаж байгаа. Тэр менторуудаасаа дэмжлэг тусалцаагаа аваад явчихна. Тэгээд энэ гайхамшигтай хөтөлбөр онлайн дасгалжуулалтын хөтөлбөр миний бизнесийн хөтөлбөр 3 хичээлээ нээгээд бүсгүүлээд орж иж байгаа баяртай. Тэгээд би чамайг энэ боломжийг ашиглаад амжилтыг хүргэнэ гэдэг зүйлтэй энэ сэтгэлээс оролцоод өөрийгөө алдсан болгож чадна гэдэг би бас хэлж найдаж байна тийм ээ. За ерөнхийдөө ийм байгаа тань өнөөдөр лайв хийх нэлээд жоохон тасалдлаа. Лайв хийх нэлээд жоохон санаа зовлоо. Яагаад гэвэл нэг маш их амар халуун байна. Би бүр амар халуусаад зүгээр бараг одоо бүр пүүл рүү хараад орчмоор байна. Тэгээ удахгүй би эргүүлээд энэ талаараа ярилцъя. Тэгээд нэлээд удаан сууж байгаа лайв хийгээд та нартай бас хэрэгцээтэй байх болов гэдэг үгэн дээр яла асуусан хүмүүсд бүгд баярлалаа гэдэг хэлцээ талархаад илэрхийлээ тийм эргээд хэдүүлээ холбогдож байгаа. Тэгээ шид хоногийн дараанаас манай энэ хөтөлбөрт оролцож байгаа 8 сарын 15-наас 8 сарын 31-ний хүртэл өөрөө төлбөрөө төлөөд орж ирж байгаа хүмүүс бол угаасаа courses.monica.com ашиглаад my business гэдэг бидний өгж байгаа линкээр холбогдоод товчлуурыг дараад орохын бодвол курс манай хөтөлбөрт бүртгүүлэх мэдээлэл бүх юмнууд тэнд тодорхой байгаа даа. Манай имэйл листийн бүртгүүлсэн 30 амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцсон хүмүүс бодвол яг тэр линкийнхээ дагуу зааврынхаа дагуу ороод ирж байгаа. Тэгээд өнөөдөр би өглөө гэхэд өнөөдөр бид нэр 8 сарын 15 гээд бүртгүүлээд ардаад явуулсан шүү дээ. Тэгэхээр бид нэр өнөө өглөө гэхэд бараг 10 хүний тэтгэлэгт оролцох хүсэл мэдээлэл ороод ирсэн байх шиг байсан. Тэгээд энэ бүх хүмүүстэй тэтгэлэг авах гэж оролцож байгаа бүх хүмүүстэй бизнес талархаж илэрхийлчихье. Зарим нэг хүмүүс хөтөлбөртөө шууд бүртгүүлээд мөнгөө төлөөд ороод ирж байгаа. Тэр хүмүүсийн бас бүртгүүлээд ороод ирсэн байсан. Тэгэхээр 8 сарын 15-наас 8 сарын 30-ны хооронд энэ хугацааг бүр дэмий өнгөрүүлээ. Энэ бол чиний амьдралыг өөрчлөх гайхамшигтай боломж шүү. Энэ бол миний олон жил хөдөлмөрсөн, 10 жил хөдөлмөрсөн одоо Монголын нутагт одоо үнэхээр Монгол залуучууд бэрхшээлийг шийдээ, асуудлыг шийдээ гэдэг юм хэрэгцээд ажиллаж байгаа, сэтгэж чадж байгаа цөөхөн залуучуудад хаалгаа нээдэг, жил болгонд нээдэг тэр гоё боломж байгаа шүү. Энэс чи оцоороо та. Окей, за тэгээд хэдүүлээ эргээд уулзгаа би өнөөдрийнхөө лайвыг ингээд өндөрлөө. Тэгээд сэтгэлээс амжилтаа оролцоороо бид 8 сарын 22-нд бас лайв энэ хугацаанд бид маш олон хөтөлбөрт оролцоод 4 жилийнхэн хөтөлбөрт оролцоод лайв хийсэн залуучуудын гэсэн мэдээлэл бид явуулсан. 4 жилийн хөтөлбөрт оролцоод өөрийнхөө амжилтыг хуваалцаж байгаа, өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаж байгаа ярилцлагууд биднээс хуваалцсан заяа. Тэгээд тэрийн дагуу холбогдоод бид нартай хамтарч ажиллаж суралцаад байгаа удахгүй эргээд холбогдсон. Бай.